Гэрэлт амьд яриа. Үзэгчтэнд гэрэл нэвтрүүлгийн шинэ дугаар хүрч байна. Бид нар орой болгон таны өмнө маш олон сэдвүүдээр ярилцдаг. Тэгвэл өнөөдөр бас тэр олон сэдвийн нэг болох хүүхдийн талархах сэдвээр хамтдаа ярилцах болно. Та бидэнтэй хамтаагаарай. Би яг бизнесмен хүн гэж хэлж чадахгүй. Бизнес яг л би бизнес эрхэлж байгаагүй. Ерөнхийдөө бол алдаж эндэж явж иж л ойлгох юм байна. Яг одоо сайн ч юм уу ч юм мэдэхгүй л дээ. Би ер нь усан доор хайгуу дургу. Би рохо дуртай мөхтер биш. Ухамсартай учраас би ухамсартай учраас. Яг урамшуул нэг зүг байх юм бол ихтэн гэж байхгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Монгол ёс заншил болон мухар сүсэг хоёрын хооронд бүр алд дэлгэм зай байна. За яг муугаар хэлээд феодал. Юу гэсэн. Өндөр настан тусалдаг гэлтэй. Үгсэн юм дэмжлээ. Тэгээ сайн уу муу юу гэх. Алин вэ хөө гэдэг. Мухар сүсэг гэдэг бол хүн мэддэггүй учраас айдаг. Тэгэхээр монголчуудын маань нэг үг өгдөг ч тийм урмаар тэтгэхээр бурмаар тэтгээгээ тийм. Тэгээд энэ талаас нь харахад бас Монгол ёс уламжлал дотор маань ч гэсэн хүүхдүүдэд урамшуулах нэг юм ойлголт явж ийн л та тийм. Харин өнөөгийн байдлыг харахад хүмүүс хүүхдүүдэд нэг урамшуулдаггүй юм шиг харин ч бүр дарж агаад нэг хор шарыг хөдлөж урагшаа явуулсан. Тэгээ ер нь бол анханасаа урамшуулдаг байсан гэх юм бол бас жоохон өргөсгөл ойлголт юм биш үү. Тэр чинь монголчууд ингэдэг штэ. Нөгөө хайрын дотроо халан гаднаа. Тэг яг тэр үгээрээ тэг хүүхдэд хандаад идэв юм шиг. Ер нь бол өөрөө чинь бодлоор тий зочны минь бодлоор хүүхдэд урамшууллын үг, урамшуул ер нь хэрэгтэй. Урамшуулал. Яг урам бол хүүхдэд бол маш их хэрэгтэй л дээ. Яг манай монголчууд анх дээр үеийн бол бас тэг хүүхдүүдтэй харилцаан дээр бас их анхаардаг байсан. Сүүлийн үед болохоор ерөнхийдөө нөгөө нэг одоо нөгөө өрсөлдөөний нэг юм бий болсон учраас тэр тал руу жаахан чиглээд нэг жаахан хүүхдүүдийн жаахан шахах ч юм уу сүүл нэг жаахан таны хэлдгээр тэ нөгөө хор ширийн малтах ч юм уу. Тэгээ өөр хүүхдтэй харьцдаг болчихоо тийм. Бустай харьцдаг. Тэр нь болохоор нөгөө хүүхдийн хувьд нөгөө тэр хүнийх нь нөгөө хувь чанарт нь ингээ хөрчээд байгаа байхгүй. Тэр нь үүн нэг талтай бол их тийм буруу харилцаа очоод байгаа юм л да. Яг тэр хүүхдийг нь өөрийг нь үнэлжтэй хүүхд тэр урам өгч тэр нөгөө бас цаашаа явахт нь бас тэр дэм өгөх учраас урам өгөх хэрэгтэй л гэж ойлгоод байгаа юм л да. Тэгэхээр нөгөө урам гэдэг чинь мараа өдөр болгон байх хэвээр харилцаанд байх хэвээр зүйл байдал харин нийгмээсээ болоо тий хөгжлөөсөө болоод ч юм уу хоцрогдоод байна л гэж хэлэх гээд байна тий. Тий яг ер нь гэхдээ одоо ялангуяа нөгөө одоо манай нөгөө хэрэгсч хүмүүс бол ер нь арай өөр харьцаж байгаа шүү дээ бас. Бид чинь өмнө бол энийг мэддэггүй байсан дээ яг яаж харцгаа мэддэггүй. Та өмнө нь ерөн яг яаж яа бид нар ч нөгөө багадаа яг хэр урамшуулдаг одоо жишээл сардаа ч юм уу 7 хоногтой юу. Өмнө нь бол ер нь бол тийм байхгүй шүү дээ. Бараг л юм цөөхөн. Одоо бол арай өөр. За Хүүхдүүдээс сонсон тий бас хичнээн завгүй байсан ч гэсэн тэр хүүхд ингээл хажуу дээр юм яриад шулганаалах юм бол бас жаахан дэмжиж өгөө. цаг гаргаад нэг ганц 2 минут ч гэсэн гаргаад сонсоод толгой тохиох ч юм яг тэгээ нэг хариу үйлдэл үзүүлэхэд хүүхд урам авдаг байхгүй. За хамгийн их яг юун дээр нь та урамшуултыг? Ерөнхий одоо харилцаа шүү дээ хүүхдүүд бид нар ч хоорондоо гэр бүлтэй харилцах. Хүүхдүүдийг сайн харилцаж байгаа юм бол бид нар ч бас ирээдүйдээ харилцаа сайтай хүмүүс болно. Өөрөөсөө тийм тэгэхээр чин тэр ч бас нийгэмд эзлэх байр суурь ч гэсэн өндөр болно гэсэн үг л тийм. Ер нь гол зүйл нь харилцаа л байгаа юм л да гэр бүлийн хувьд ч гэсэн хүүхдүүдийн хувьд ч гэсэн. Хоорондоо харилцаж иж бид нар амьдарч байгаа шүү дээ ер нь ямар ч юм. Тэгээ одоо ч гэсэн гэр бүлүүдэд харилцаа байгаа шүү дээ. Тэгэхээр та харилцаан дээр нэлээд урамшуулдаг гэсэн үг үү? Тий яг нөгөө одоо яг ерөнхий манай хүүхд бас онцлог байж болох юм л да. Манай банд болохоор ерөнхийдөө ингээ тийм их ярьдаг байхгүй. Байнга ярьчихна ерөөс. Заримдаа их залхамаар санагддаг юм шиг. Тэгээд тэр үед ч гэсэн тэгээд бас яг өмнө бол тэгж чадахгүй шүү дээ. Загнаач ч юм уу нэг үг хэлээд чимээг болохыг л бодно. Одоо болохоор тэр үед нэг аав нь завгүй ч гэдэм үү тий сонслоо одоо дараа нь хойлоо ярилцаж гэдэм үү тиймэрхүү байдлаа. Тэр чинь бас нэг төрлийн бас нэг урам өгöd байгаа. Хэлбэр л дээ. Урамчаас болно юм тий. Шууд хорих биш зүгээр яг ерөнхийд нь яг нэг заавал би бол хүүгээ бол ажил үйлс дээр нөх урамшуултыг. Одоо жишээлбэл ээждээ туслах, аавдаа туслах, гэр орныхаа ажил туслах ч юм уу, найздаа туслах. Тэр тал дээр нөх урамшуулдаг байхгүй. Ийм ойлголт байна. Хийж байгаа үйлдэл дээр л гэсэн үг шүү дээ. Хүүхдүүдэд амжилт гаргахаар зэрэг их урамшуулдаг хүмүүс бол тий. Тий. Амжилт гарахгүй байгаа үед юу н урамшуул хэр зэрэг хэрэгтэй вэ тий. Угаасаа амжилт гараагүй байгаа хүүхдэд чи юугаар нь урамшуулах юм бэлээ гэсэн
хандлага бол нийгэмд их харагддаг эцэгчүүдийн дунд те. Тэгэхээр ер нь амжилт гаргаад ингээд юмдаа чаддаг юмаа сайн хийгээ тэргээрээ нэр хүндээ олоод ингээд хөгжиж байгаа хүүхдэд илүү их урамшуулал хэрэгтэй гэдэм үү? Эсвэл бас нэг юмаа олж өөрийгөө хинбэ гэдгийг хайж байгаа улсууд хүүхдүүд байгаа шүү дээ, тий. Юун дээр сайн байдгийг хараахан олоогүй байгаа хүүхдүүдийн хувьд урамшуулал илүү хэрэгтэй байдаг уу? Ер нь бол нөгөө нэг хүүхдүүд учраас бүгдэнд нь л хэрэгтэй л байх л та. Яг хамгийн гол нь эцэгчүүд нөгөө нэг төр зуур ч юм уу, хичээлдээ сайн ч юм уу, тий, спортод амжилт гарах үед нь ч юм уу нөгөө нэг яг тэр үед нь яг эцэг хүн болох нөгөө баярлаад тэр үед нь урамшуулчихж байгаа юм л да. Тэгээ энгийн үед л нөгөө нэг тэрийг бас ингээ орхитуулчаад байх шиг байна. Ер нь бол энгийн зүгээр харилцаан дээр ч гэсэн бид нар байнга л тэгж урам өгж, дэм өгж ижил хүүхд ирээдүг бэлдэж байгаа шүү дээ. Сургаж ийн гэсэн үг тийм. Бидний өөрсдөө эцэгхийн үүрэг тийм. Одоо шинэ Библиэлд болохоор нөгөө нэг явах замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга тийм. Тэгвэл тэр хүүхд төр замаасаа гажихгүй гэж байдаг тийм. Тэгсэн чинь гажихын зовлон байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн гол хариуцлага нь бол тэр л байгаа байхгүй. Тэгэхгүйгээр нөгөө нэг хүмүүс чинь төр зуурын юм дээр нэг одоо төр зур нэг одоо хичээлээ нэг сайн онц авах ч юм уу тийм үед нэг урам өгчгөөл тэгэл орчдөг. Хөөх онц авсан юм уу өстой яасан ухаантай юм ундаг шүү ч юм. Ундаг шүү ч гэдэг юм. Тэгэл нөгөө хүүхдийн маань яг тэр урамшуул авж байгаа маань зөвхөн дүн авах нь ийм чухал юм бэ шүү гэж буруу ойлгох бас боломжтой. Тий, яг тэргээрээ л одоо тоогдсон юм байна. Дүн авж байвал би ерөөсөө ямар аргаар яаж авж гэнэ үү те тэр ерөөсөө бас хамаарал болчтой юм шиг тий. Ийм зүйл бас байна. Хитрхийг урамшуулна гэж одоо байна уу? Одоо манай хүүхэд одоо энэ урамшуулан дэндээд байгаа. Энийг одоо урамшуулахгүй нэг хэсэгтээ өстой жоохон дарж өгнө энэ төр гэсэн тиймэрхүү бас хүүхдүүдэд нэг урамшуулаад байх юм бол болохгүй гэсэн хандлага нэг тиймэрхүү байдаг. Тий, эцэгчдэд ихчүүдэд тий тиймэрхүү хандлага их харагддаг бас тий. За одоо та энэ дээр юу ямар үйлдэлтэй байдیں۔ Ихтэн гэж байх. Ер нь бол яг урамшуул нэг зөв байх юм бол ихтэн гэж байхгүй байх гэж бодож байгаа шүү дээ. А яг зүгээр нөгөө талаасаа гэх юм бол нөгөө нэг арай нөгөө нэг яг хийж байгаа зүйлүүд нь тий хүүхдийн хийж байгаа үйлдэл нь бас тэрийг нь харж ижил тэр чинь бас урамшуулахыг бас сонгоно шүү дээ. Тэгэхгүй нөгөө буруу зураг юм хийгээд лээ тэр хүн дээр нь урамшуулаад бол бас тэр чинь нөгөө нэг буруу зааварчилгааг явуучих гэсэн үг тий. Одоо төрөний хэлдгээр л нэрэл онц авах болгонд нь л зөвхөн магтдаг. Бусдыг нь ерөөсөө оршоохгүй тий. Тэгээ түүнээсээ болоод хуулаад ч болсон онцлол авч ивэл тий. Ерөөсөө бусд нь ерөөсөө хамаагүй юм шиг сандаг ч юм уу. Тий, ерөнхийд нь бас нөгөө эцэгчүүч бас нэг жаахан багаас нөгөө хүүхдүүдээ бас нөгөө нэг төрлийн нөгөө амьдрах ухаан гэж манайхан ярьдаг тий. Тэр нь болохоор ерөнхийдөө бас нэг тийм жаахан сэргэлэн маягийн одоо юу гэдгийг жаахан буруу талаас нь ч гэх юм уу тий. Тиймгүй тал руу нь бас их чиглүүлж байгаа гэдэг л тэр. Тэгэхээр урам өгөх гэдэг маань зүгээр л аав ээж хоёр маань хүүхдтэй энэ үгийг хэлээд өгөөч гэдэг бас санаа биш. Энэ бүр хүмүүжлэлтэй яалтчгүй холбоотой зүйл болоод ирж байгаа. Яг үнэ. Бас дээр нь харилцаа бол авчиж байгаа. Тэгээд урамшуулна гэдэг чинь нөгөө хүүхдийнхаа хийж байгаа бүх зүйлийг одоо үн цэнтэйг нь тий үн цэнтэйгээр үнэлж өгч байна. Хүүхдээ урамшуулахад нэг том саад эцэгчүүдийн хувьд тохиолдож байгаа юм шиг санагдаад байна. Тэрний үг бол өөрийнхөө хүүхдийг өөр хүнтэй харьцуулаад өөр хүний хүүхдтэй харьцуулаад өөрийнхөө хүүхэд нь тэр хүүхдийн дайнд хүрэхгүй байгаа үед тийм хэмжээнд хүрэхгүй байгаа үед яахаа мэдхээ болчдөг. Тэ сурлагаараа ч юм уу спортороо ч юм уу урлагийнхаа авьяасаар ч юм уу тэ тэрний хүүхдийн тэр хүүхдтэй юугаарч дутуу биш. Гэхдээ тэрний дайнд хурж тэ хөгжихгүй байна. Тэрний дайнд хурж авьяас чадраа харахгүй байна. Гэхээр зэрэг хүүхдээ одоо нэг урамшуулахаас өмнө ерөөсө голоод ах шиг байгаа. Тэ? Бүр ингэ цензур тавьчихдаг. Өөрөө хүүхдээ чадахгүй байна. Тэгэл тэр хүүхд чинь чадахгүй гэх юм бол би өрөөсөө л чаддаггүй юм байна. Тэгээ өөрөө хүүхдээ голчж байгаа хүн хүүхдээ урамшуулж чадах уу? Тэ? Ялангуяа хүүхдээ өөр хүнтэй харьцуулаад хүмүүс аюух голдог штэ. Тэ? Энэний байж байгаа. Тэ? Тэрийг хүүхдийг хар, тэгэхэд чамааг хар гээл тэ? Ялангуяа сургуулийн хүүхдээ, ангийнхан хүүхдээ нэг харьцуулан за багш нар мэдээж энийг аюух хийн. Тэ? Тэрийг харж байгаа чи хажууд нь юугаар дутсан гэдэг байдлаар хандхлаар нэг өөрөө яг гадна яг хүүхдээ ингээд хор шарыг малтж байгаад нэг илүү хүч хөдөлмөр хичээл зүтгэл гаргуулж гад байдаг. Гэхдээ яг энэ үгийг хэлж байхдаа эцэгчүүд өөрсдөө хүүхдээ голчт юм шиг байна. За ийм чивтэй ярьчтэй бүтэхгүй нэ ч юм. Тэгээд яг тийм зураг сэтгэлээр чинь нөгөө урамшууллын үг яаж гарах вэ тийм юу? Ерөөсөл тэгдэггүй тийм.
Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр нөгөө юу тарин дүүгээ хороож авна гэж тэ. Тэгэхээр эцэгчүүд бас нөгөө хүүхдүүдтэй нөгөө урам өхөртэй бас тэгж нэг харьцуулаад ч юм уу тий. Айгуу тийм буруу хандлагаар яах юм бол бас нөгөө хүүхд бас л тэр чиглэлд өссөн шүү дээ. Хүүхч нөгөө харж байгаа юм бол авч өсдөг ерөөсөн. Гэр бүлээсээ л хамгийн юм авч байгаа шүү дээ. Харилцааны хувь дээр одоо хоорондоо харилцаж байгаа. Тэр одоо аав ээж нь урамшуулж байгаа тэр хэлбэр нь ч гэсэн тий. Тэр дараагийн тэр хүүхдгээл яг тэр байдлаар л амьдрах гэсэн үг байхгүй юу? Та багада юу ихээр их урам сонсч өссөн. Яг бидний хувьд ч нөгөө тэр үуч бас ер нь бас хэцүү шүү дээ. Аа хэцүү юм байна. Энэ бол хүүхд байсан. Тэгэж бид нар өөрсдөө эрэгтэй хүүхдүүд их сахилахгүй тэгээд болж игэл тэгэл эцэг ихтэй дандаа загнуулж байдаг. Тэгээд ер нь урам бол яг өхөн өвдгөл байсан л да. Гэтэл ер нь бол цөөхөн л дөө. Баг тий. Ер нь л одоо бараг л саяны хэлдэг нөгөө харьцуулаад ерөөсөө тэдний хүүхд тэгсэн байхад энэ ерөөсөө ингэхгүй байна тий. Чи ерөөсөө тэгсэнгүү хичээлээ хийсэнгүү гэдэг. Яг нөгөө эцэгчүүд ихэвчлэн нөгөө хичээлээр хүүхдийг амьдрын ойлгоод байгаа юм тийм гээд. Хичээл бол өнөөдөр сурж байгаа сургууль мэдлэг боловсруулалтаар хичээл болохоор ч яг тэр бидний яг хэрэгтэй л байх л да хэрэгтэй. Гэтэл нөгөө хүүхдүүд ч бас нэг янз янз шүү дээ бас нэг хүлээж авч байгаа байдал тийм шүү дээ. Яг нэг сурах бас нэг сурж байгаа хэлбэр нь ч гэсэн ондоо байгаа шүү. Зарим нь хүүхд хийхгүй мөртлөө ойлгоо явчихдаг. Зарим нь ингээ нухаал хийгээл хийж ойлгодог байдаг тийм. Яг тэгээ яг ерөнхий тэр хамгийн гол чухал юм нь ягаад тэр урам өгсөй гэвэл хүүхд нөгөө төлөвшөө том болоод нөгөө гэр бүл болно шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд чинь дахиад дараагийн ирээдүйг бас хэцүү бэлдэх байхгүй. Тэр нь хамгийн чухал юм л да. Харин тий. Нөгөө хүн болгон хүүхд болгон ч том болоо эцэг болно тий. Хүнтэй харилцсан хүн болох багаасаа тий хөлөг болох юмнасаа дэлдэг шүү дээ. Би яг өөрийнхөө туршлаас одоо тий хуваалцахад манай хүүхдүүд заримдаа ингээд ер нь заримдаа гэлтгүй хүүхдэл болгоно тохиолдог алдаа гаргадаг, буруу зүйл хийдэг, аливаа зүйлийг чадахгүй тийм тохиол айгүйх гардаг, чадвар нь хүрдэггүй. Гэхдээ надад юу гэж бодогдвол чи чадахгүй байх гэдгийг ойлгуулахаас илүүгээр тэр хийх чадвар чамд байгаа. Тэ хичээх юм бол хөдөлмөрлөх юм бол хинч юунд ч хүрч болд юм а гэдгийг илүү их ойлгуулъя гэж боддог л дээ. Тэгээ өөр хүнтэй хүний хүүхдтэй харьцуулахыг бол ерөөсөө бүрэн сэрэлдэг би бол. Манай хүүхдүүд бол хэний ч хүүхдтэй төстэй биш, хэний ч хүүхдтэй адилхан биш тий. Харин би одоо шинэ ямар нэгэн зүйлд муу ахлаараа муу гэдэг хүүхд мэдхээрэж эхний гаргадаг реакшн юу вэ гэвэл за болий. Би нэг чадахгүй юм байна. Ерөөсөө бууж өгөх тийм рефлексийг өөртөө хөгжүүлж байгаа байхгүй. Би яг тэр рефлексийн эсрэг юм байдаг. За чи чадахгүй гэдээ мэдсэн бол сайн. Гэхдээ энэ юу гэсэн үг вэ? Чи чаддаг болох боломжтой гэдгийг хэлж. Тэ? Бүр чадахгүй бас. Илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Үнэхээр чи энийг оролдоод нэг юм бол чи чадна. Би бол чамаа мэдчихээн. Тэ чи бол үнэхээр ухаантай, үнэхээр чадварлаг. Зүгээр чи илүү жоохон оролдох хэрэгтэй. Тэгээд иймэрхүү байдлаар нэг хүүхдтэй сул талыг нь эргүүлээд өөртөө дахиад нэг ондоо нэг сайн зан чанар суулгахт нь тийм юмд бууж өгдөггүй өөрийгөө илүү зориуламтгай ийм болохт нас ашиглачий гэж би боддог л та хүүхдүүд. Тэгээ бас би ерөн тойрныхаа хүмүүсийг ажиглахаар энэ урамшуулалтын талаар ерөөсөл хүйсийн бас аягүй их ялгаа гаргаад юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Та түрүү хэлсэн шүү дээ ямар урамшуул өгөх нь бас эцэгхээс өөрөө хамаарна. Бүх зүйл дээр урам бас өгөөд байх нь бас тийм зөв зөвлөө үгүй юу те гэсэн. Гэтэл ингээ ажиглаад ахаар эмэгтэй хүүхдүүдэд охтуудад их урам өгөөд ах шиг. Тэгээ хөвгүүдийг болохоор энийг баг дээр нь дарж авахгүй бол том болоод ерөөсөө үг сонсохгүй хүн болноо гэд. Тэгээ нэлээ хатуу хөтөө тий хандаад. Тий. Ер нь манай монголчууд ч нэг эртнээсээ ч юм уу ер нь бидний үеч гэсэн шүү дээ нөгөө эмэгтэй хүүхдэлхоор нөгөө хүний гар харна гэдээ үзчихдэг. Тэгээ нөгөө эмэгтэй хүүхдээ ингээ анхаарад байдаг. Эрэгтэй хүүхдийг бол яг энэ хар бор ажил хийгээд амьдаг чинь гэдэг орхичод байгаа юм. Төрхөөсөө л юм чинь угаасаа. Тэгээ бас эрэгтэй хүүхдийг бас жоохон тийм орхитуулсан тал бол байх шиг байна. Тэгэхээр одоо бидний хувьд одоо энийг мэдж байгаа учраас бас нөгөө эрэгтэй хүүхдүүдээс ажиллах нь бас тийм эрэгтэй хүүхдүүдийг бас тий. Тэгэл энэ ирчүүд чинь энэ хөвгүүд чинь дандаа сахилгагүйтай бол угаасаа үг сонсдгоо эднэрт ямар юмны урам өгдөг ч юм уу тий. Бас нэг тийм өрөөсгөл ойлголт байгаад байгаа юм шиг санагддаг байхгүй. Өөхгүй байж жаад ямар ч урам өгдөггүй ээж байгаа байж жаа хаяа нэг урмын үг хэлэхлээр хүүхдэд илүү хүрээд ах шиг байгаа. Тэр бас ер нь хэр зэрэг зөв техник байдгийг. Хоёр юу гэж бодож байна. Тийм аавч нар идэгчтэй хүүхдээ ерөөсөө гоё үг хэлэхгүй.
тэгж яагаад гоё үг хүүхдээ хэлдэг урам өгдөг вэ гэвэл хаяа нэг хэлэхлээр нөгөө хаяа нэг хэлж байгаа үг нь илүү хүчтэй тий очих болоо гэж гордож тий тэгж ханддаг аав ээж нар байна. Энэ талаар бол яг тийм бодолтой байсан байхгүй. Би ер нь их жоохон хатуу гараар хүмүүжүүлнэ гэж их боддог хүүгээ. Тэгээд анханасаа ер нь тиймэрхүү байсан. Тэгээ дараа нь би урамшуулах ёстой гэд би өөрийгөө хүчилсэн байхгүй. Тэгээ хүчлээл ингээл тандж байгаа нэг юм хийнгүүтэл миний би дотор бодож байгаа шүү дээ. За би энэ дээр нь одоо хүчээр би сайн байна, мундаг хөөшөө гэж хэлэх ёстой гэж байгаа нэг хэлж үзээл. Өстой эвгүй нөгөө нэг баян хэл сурааг болохоор тэгд юм уу. Тэгээ надад бол анх бол хэцүү байсан. Тэгээд баг агаар хэлээд ахаар эн чинь суртал зүйл юм байл шүү дээ. Тийм. Библиэр хэлсэн байдаг шүү дээ. Ер нь бол хүмүүсээ ингээд бусдыг өөрөөсөө дээр гэж харжээ. Тэгээ өөрөө бусдын сайн талыг нэг төрүүлж харжээ гэсэн тийм сургаал. Ер нь бол нөхрөө өөрөө адил хайрл, хөршөө өөрөө адил хайрл энэ төр гээд Библийн үгнүүд биднэрт юу заадаг вэ? Ондоо хүмүүсээс бус хүмүүсээс илүү сайныг нь хэлж хараат гаач гэдгийг заагаад байдаг. Хүүхдээрээ ч гэсэн муу адилхан. Ер нь урамшуулахын гол хүүхдээ урамшуулж чадах тэр чадвар тэр ойлголт ямар эцэгхийн ямар зүр сэтгэлээс гарч чадах вэ? Хүүхдийнхээ сайн талыг нь хараад байгаа. Муу талыг нь те зүгээр ингээ хүлээгээд хүлээцтэй хандж байгаа. Сайн талыг нь олж харж байгаа хүмүүсээс л гарах л байна тий. Тийм болохоор нөгөө урамшуулалт гэдэг маань бас эцэг их өөртөө ойлгоод хийх юм бол бас айгу боломжтой зүйл шүү. Үргэлж хийх. Ер нь бол хэнгийн шүү дээ. Одоо шинэ хүүхдүүдээ орой унтахтаа сайхан амраарай гэдэг ингээд хэлж баслаа. Хүүхдээс урам өгж байгаа хэрэг байхгүй юу? Ягаад гэвэл эцэг их нэг хүүхдээ нөгөө тоогоод шүү дээ харилцаад байна. Гэтэл манайхан чи ерөнхийдөө нөгөө нэг тэрийг бол зүгээр нэг тий орлогоо яв гэх шиг л ингээд үздэг шүү дээ. Уг нь бол маш энгийн зүгээр бидний хүүхдийн хандаад хэлж байгаа үг л урам болж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Зүгээр нэг харилцаж байгаа үгэнд урам болж байгаа. Гэтэл заавал нэг тэгж нөгөө нэг гоё үгээрч биш те. Дандаа тэгж урамшуулах нь бас юу л байна. Та хоёр хүүхдүүдэд яг урамшуулж хэлэхдээ хамгийн их олон хэлдэг үг чинь ямар үг вэ? Би бол өстой мундаг хөөшөө, сайн хөөшөө яасан ухаантай юм бэ гэж хэлдэг юм шиг санагдаад байна шүү дээ. Юу нэ ч гэсэн одоо хүүгээ миний хүү чадчихсан шүү, мундаг байна шүү те. Тэгээ манай хүү ч гэсэн өөрөө би чадсан шүү гэдэг байхгүй. Ямар нэг хичээлээ хийгээл ингээл хичээлээ хийх хэрэгтэй хөвч ер нь жаа хойрох шүү дээ. Тий, үнэхээр хойрох. Тий, ингээд хичээлээ хийх гэж бол одоо 3 дугаар ангид орно л да. Хичээлээ хийгээрээ ингээд тэгэнгүүт аава би чадсан шүү дээ гээд хэлдэг байхгүй. Тэгээ унтахын алдаад нэг бид нар чинь нэг ажилтны хүмүүс ч үзэж чаа. Хичээлийн гаргаа үзэхлээр хийгээг байдаг. Тэгээ суугаад хоёул хамт хийн. Чадна гээ яваад хийдэг байхгүй хэрэгтэй. Охин болохоор охин бол ингээд суугаад ингээд баян ингээд ерөөсөн нухаастай хичээлээ баян хийх хэрэгтэй. Тэгэхдээ эмхтөгчийн бас онцлог байт юм бэл. Бүгд л өөрөөр нь гэсэн. Тэгээ бид нар ч бас өөрснөө бас нөгөө багтаа бас яг тийм хөвгдөөсөн. Бидний л нөгөө нэг юу явж байгаа шүү дээ. Одоо дараагийнх нь нөгөө нэг үеүүдэд төлөвлөж байгаа. Тэгэхээр тэр үеүүдийг бид нар сайжруулах хэрэгтэй шүү бас. Яг нөгөө байнга юм биш. Тэр сайжруулж одоо нөгөө ахаад бид нар шин өшөөж байгаа дээшээ төвшин гарах хэрэгтэй гэдгийг нь хэлж өгч. Тэгээ одоо нөгөө гадуур хүүхдүүдийн хэрэгцээ бол аяг өндөр болчиход байгаа гэж яриад байгаа шүү дээ. Утас чиргэлж гэн, юм хэрглэж гэн, сургууль дээрээ ч гэсэн эсвэл нэхэх хандлага их шаардлага их өндөр болчихсон тийм ч. Тэрийг өмсөхгүй тий тэр зүгийг барихгүй ч юм. Манай нэг дүү хүүхэд нь шинэ 1-р ангид ороод сургуульд ороод хүүхдтэй утас авч өгч л тий утас авчиг. За. Тэгээ утас аваад гэсэн чинь нөгөө хүүхд нь утсыг авчаад үгүй би юм утас авахгүй би заавал тач скринтэй утас аваа. 1-р ангийн хүүхд шүү дээ. Одоо тэр чинь 6 таа сургуульд орж байгаа. Тэгээ тач скрин утас авч гисэн байгаа байхгүй. Тэгээ би зүгээр дотроо нээжлээс. Урамшууллын тухай хэдүүлээ ярьж байна. Тэгэхээр урамшууллыг зөвхөн хоосон цаасан малгай өмсөхөөс юугаар яаж ялах вэ? Хүнд ингээд цаас өмсүүлдэг шүү дээ, тийм. Хотлоо магтаал ингээд. Өнөөдөр бас эцэгчүүдийн дунд хүүхдээ нэг гоё хандчих гэсэн усуудын дундаас нэг нөхрөө зүйл хавтгаараад байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр цаасан малгай өмсүүлэх гэдэг нэг муухай үг ойлголт байгаа шүү дээ. Тийм байдаг. Хотлоо хөрвөл гэдэг. Тэгэхээр хүүхдэд цаасан малгай өмсүүлэх, хүүхдэд урамшуул, урам өгөх хоёр юугаар ялгаа. Магадгүй хитрхи их цаасан малгай өмсөх юм бол амьдралд хандах нөгөө хандлага үнц нь жоохон бас буруугаар тий нэгээр хүн магтаалаад ажилладаг зөвхөн магтаалаад хөөс шиг юм болох ах л та. Тийм бас бодогдож байна. Тэгээ нөгөө яг зүгээр урам өгөхдөө бас нөгөө яа гэсэн чинь ажиглаж тий. Яг юун дээр нь урамшуулах вэ? Юуг нь бас арай болохгүй нэг юм хэлчихгүй тий. Тэгэж ялгаж явахгүй нөгөө болохгүй байгаа юм дээр нь бас л ингээд цаасан малгай өмсгөл явал бас нөгөө өгчөөс ингэж болдгийм байх гэж ойлгоод яваад шүү дээ.
Тэгэхээр нөгөө хэл зааг бас хязгаарыг бас тавьж өгч урамшуулна л та. Библиэр нэг ийм үг байд юм аа. Хүний шалгыг гэвэл магтаад үзгээд. Тий. Тэгээ хүнийг сорж үзье гэх юм бол эхлээд магтаад үз. Тэгээд магтаалыг тэр хүүхд хүн яаж хүлээж авч байна. Тэгэхээр магтаалыг даах чадварыг магтаал их авсан хүн илүү байх болов магтаалаар урамшууллаар их дутуу явсан хүнд илүү байх болов. Магтаал хүлээж авч чадахгүй тийм хүмүүс байдаг шүү дээ. Ер нь магтаал нь арай илүү явах гэж бодож байна. Магтаал авдаг би хүмүүс болохоор аль аль нь гэж бодож байна. Яг нөгөө магтаал Огт нөгөө магтаал сонсч байгаагүй хүн чинь гинт магтангууд чинь маш их баярлалыг байгаа зү. Тэгээд хүлээж авна шүү дээ. Тэрнээс чинь энийг бол хөөсөн гэж би бол. яг зүгээр зарим хүмүүс болох нөгөө магтааж үзег болохоор бас сонь санагдах хүмүүс байна л та. Нөгөө одоо тиймэрхүү харилцаус байдаг шүү дээ. Ингээ харж байхад ингээ. Нөгөө цангасан зүйлээр нь цангааг нь тайлж яг шүү. тэр нь нөгөө бас нэг талаа нөгөө харилцаа учраас нөгөө магтаад ингээ харилцахлаа нөгөө хүн ингээ зарим гайхсан маягтай бас байгаад хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүнээр яагаад байна гэсэн байдаг. Итгэхгүйгээр бас сонин реакц үзүүлдэг болоод байдаг л дээ. За бити хотлаа гэдэг. Хүнгээ магтаад гоё үг хэллээр зэрэг за бити хотлаа хүнээр цаашлуудаа тоглоод. Угаасаа манай монголчуудын зан штэ тэр чинь. Монголчуудын биш биш. Би л монгол хүн надад тийм зүйл байхгүй. Ер нь яг магтаал байх нь хэрэгтэй бахаа ер нь хэрэгтэй бах. Тэгжээж нөгөө хүн ч бас урам авч яаш явна л та тийм. Гэтэ надад бол хаяг ингээл жишээлбэл би өөр дөрөө яриа л да. Хүн магтлаа надад бол нэг 100% гоёч бас биш байдаг штэ. Бас жоохон эвгүй байдаг штэ. Ягаад? Эвгүй байдаг. Юу нэг байгаа. Чам одоо гоё байна, сайн байна гэж магтаад. Тэр одоо ичимхий зангаас болд юм байна. Хангалттай магтаад сонсож өсөөгөө учраас чи дасахгүй байгаа байхгүй хүн магтахаар. Харин тий. Тэг нэг талаас тэр нөгөө харилцааны соёл бол авчихна л да нөгөө хүн ингээ гоё магтаалыг хэлэхээр урдаас нь бас баярлаач гэдэг юм уу. Угаасаа тэр чинь нөгөө нэг онгоо байдаг штэ. Юу лээ францчууд илүү. Чи яасан хөөрхөн юм бэ гэж хэлэхлээр баярлаа энэс ч илүү хөөрхөн ч үлээ нэг тийж хэлдэг тий. Харин ингээд явж ирсэн Монгол дээр ирэхлээр би муухайгаа мэдчихэж шүү. Тэгээ уурлаад байдаг тий. Тэр яг нөгөө бидний өссөн орчин тийм болчиход байгаа шүү дээ. Андаа хүмүүс одоо хөгжигдсөн мал арай өөр болох шүү болоод байгаа шүү дээ. Хүмүүс ч гэсэн харилцаач. Мэдээж одоо бол өөрчлөгдөх юм төлөө явж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө юу тарин түүгээ орж байгаа гэдэг чинь тэр байхгүй нөгөө. Шинэ одоо бид нар чинь нөгөө багтаа одоо урам авахгүй сонсохгүй саргаад нөгөө хүн магтаалыг хэлэхээр үг хэлэхгүй нэг чинь тий. Хүлээж авчихдаг. Нөгөө хүн ч сонсногдно шүү дээ. Нөгөө ч бас харилцаа юм. Тэгээ надад лав ингээл хүн магтахлаар ингээ гаргаж байгаа реакцаас нь би заримдаа бас зан чанарыг нь олж хардаг. Би надад санагддаг. Би тэгж хэлсэн байхгүй. Хитрхээ ингээл магтангууд чи хүмүүс тийштэй миштэй гэж бүр ингээл онгорол явчихгоот л энэ ямар онгороо нөхөр бардам нөхөр надад бол тийм санагддаг. Олон янзын хүн биелдэ тэр чи бас тийм болохоор би бас өөрөө бас тийм болохгүй тул бас чи даруухан хүлээж авч штэ. Надад бол магтаалыг шингээж чаддаг хүн бол даруй хүн шиг санагддаг. Магтаалыг те байгаан нь. За чинийхэр яаж ингэж явах вэ? Тийм. Баярлаа. Зүгээр бас баярлаа гэж хэлгээд бас болж байгаа тийм. Хүн магтаж ч юм уу тийм хэлж байна. Үзэж тараал байна тий. Хичээж тийм байгаа гэдгээр ойлгоод өөрийгөө хүлээж авах. Тэгэхээр бас яг бидний хандлага шин багасаа сурсан зүйл нь бас явж байгаа. Тийм ер нь тэр чинь яваад байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө бас бүрэн арилна гэж хэцүү шүү дээ. Тэр чинь яг нөгөө төр гений юм бас байж байгаа юм шүү дээ. Тэрийг бид нар ингээд мэдчих юм бол харин тэнд дээр ажиллаад өөрснөө бас харилцаан дээр бас гол нь тэрийг зөв дамжуулах. Тэрийг бас ойлгуулад тийм тэгж явах хэрэгтэй. Нэг энэ бас дахиад сонио асуулт байна. Хүүхдэд аавынх нь магтаал урамшуул илүү байдгүй, ээжийнх нь илүү хүчтэй байдгүй. Ерөнхийдөө бол нөгөө эмэгтэй хүмүүс ч их магтаал хэлнэ л тий. Ялангуяа ээж хүн бол хүүхдийн хөөхний гайхаад, сайныг нь гайхаад, яг мундаг хүүшүү гэж хөргөөл тий. Хүүхдтэйг нөгөө цаг их өнгөрөөд учраас нөгөө багаас нь болоод хөхөөнийх хөөжсөн учраас аавууд болохоор ерөн жаахан нэг тиймэрхүү нэг жаахан хөндөд юм аягийн. Гэтэ яг хилдэг гэдгийн хувьд илүү нөгөө очдөг вэ гэд тэгэхээр би за манай гэр бүл ингээ анзаарах юм бол аавынх нь магтаал их хүрдэн штэ. Тий ер нь танаа хөөдөө. Тий. Яагаад гэвэл нөгөө аав хүн чинь нэг тэр болгоно ингээл ээж хүн шиг ингээл сайн шүү, хөөрхөн шүү, мундаг шүү. Нялуураад байдаг. Тий. Тэгээ нөгөө одоо жишээлбэл ингээл хогоош өрчөнгөт нь хүү ямар мундаг хүү вэ гэд бид нар чинь бол одоо жишээлбэл миний хувьд нэг хог шүүрдүүлэх гэж нэлээд магтчихэж бас хийлгэн штэ тэр чинь. Тэгэхээр бас дандаа сонсдог учраас тэрүү тий. Аавынх нь магтаал бас цөөхөн байдаг болоод ч тэрүү их жинтэй очдог. Танаа нөхөр тэгэхээр хүүхдээ нэг цөөхөн магтдаг. Чамаас байх хугацаанд бол мэдээж магтана штэ. Гэхдээ ингээд харахаар аав хүү хоёр бол бас нэлээд ялуун шүү. Тэгэхээр бас би энийг за энийг урамшуулч юм бол даварчтай юм онгорчтой юм а гэд ингээд хаягахгүйгээр бас хүүхдээ зүгээр магтаал урамшуулдаас зүгээр нэг талаасаа
зөв хүлээж авахыг за тэгээ сургачвал урамшууллыг зөв хүлээд аваад сурцсан хүн шүүмжлийг бас аюу зөв хүлээж авч чаддаг юм шиг санагддаг. Тэгээ өөр дээрээ хитрхи нэг хувь хүн дээр тусгаж авахгүйгээр би ажиллах ёстой юм байна да гэдгээ мэддэг. Урамшууллыг хүлээж авахдаа тэгээ за би ингэж ажиллаж ээж ийм болж байгаа. Инээс илүү ажиллавал улам амжилтанд хүрч чадах юм. Нэг талаараа нөгөө нэг бас зөв буруугийн таниулж өгч байгаа л хэрэг байгаа байхгүй юу? Урамшуул дээр тийм. Яг үнэ. Урамшууллаар тэр хүүхдэд чинь энэ зүйл чинь энэ зүйл зөв юм байна. Ийм юмны хойноос яваад байх юм бол зүйтэй хүндтэй таалагдах нь хүнд ашигтай. Аль нь зөв буруу вэ гэдгийг бас ялгах чадвартай болох юм болов. Тэгэхээр нөгөө эцэг эхийн урамшууллын нөгөө нэг хийж байгаа энэ үйлдэл хүмүүжүүлж байгаа энэ мэдлэг нь өндөр байх шаардлагатай болчиход байгаа байхгүй юу. Тэгвэл эцэг эхчүүд амандаа уушнараа л магтаад байвал нөгөө түрүүний хэлдгээр буруу зүйл дээр хүртэл бас магтаж болох юм уу болохгүй үстэй. Бид нар дээр бас нэг ярьжсэн хүүхэд нь нөгөө хараал хилэнгүүтэл магтаал ямар хөөх юм бэ дахиад хэлдэг гэж. Том хүн шиг юм хараал хэлчихлээ гэх юм магтаад байдаг тийм үү. Тэг ер нь хөвчлэн манайхан ч нэг тэгж нөгөө хөөрж байгаа байдал нараа жаахан буруу тал руугаа яваад шүү дээ. Тэр нь хороо өөрснөө сайн сураагаас болоод байгаа байхгүй юу эцэгчүүд тийм бид нар ч бас одоо чи миний хувьд бид нар чи ингээд сурсны бас юм хичээл дээр сурснараа л бас тэр байдлаараа ажиллаж байгаа хүүхдүүд тийм. Тэгээгүй сураагүй бид нар чи хүн ч уус нөгөө хүн хөлөө сурж л хөгжиж амьддаг гэж байна шүү дээ. Тийм шүү. Тэр бид нараас нөгөө хүүхдүүдээ одоо чи би ихтэл одоо манай банд ингээд дахиад гэрүүл болон дараа нь тийм. Гэтэл яг миний гэрүүлийг тавтах шүү байхгүй. Арай илүү тэр сайн гэрүүл болох хэрэгтэй. Тийм. Би бид тийм байх тийм. Тэр байдал ирнэ. За сонирхолтой сайхан ярилцлага болж боллоо тий. Ер нь бол хүүхдүүдээ сайхан зөв зүйлийг нь урамшуулахаас бас харамгүйгээр харамлахгүйгээр сайхан хэлжтэй. Ер нь их эцэг эхчүүд их харам байдэн шүү. Тий. Буруу зөв зүйлийг нь урамшуулж чадахгүй бол мэдээж буруу зүйл дээр нь шүүмжлээд байхлаар хүүхдэд аав ээж нэг дандаа л хүн шүүмжилсэн усуучлаа. Хүүхд ч гэсэн тийм болчихно. Тэгээд буруу зүйл дээр шүүмжтэй ингээд засаж залруулахгүй мөртлөө зөвхөн магтаад ахлаар хүүхдээс нэг л их толгой дээр гарсан өөрийгөө бие тооцсон одоо нэг талаасаа тийм болж өсдөг л байх л та. Зөв буруугийн тенденс байхгүй л. Тий, ер нь нөгөө баланстай явна шүү дээ. Тэр бол тэгээд нөгөө түрүүний нөгөө нэвтрүүлэг эхлэхэд хэлдэг шиг нөгөө бурмаар тэтгсээр хагаад бас толгой дээр гаргаад бас зөв бурууг ялгах чадваргүй болох юм байдал их байгаа тийм ээ. Тийм болохоор нөгөө урам гэдгээр нь тэтгээд өгөөч. Заавал нэг бодит зүйлийг маа гэж авч өгвөл за би өөртөө хүүхдэд тэтгээд ишүү, тижээгээд ишүү, тэг өсгөөд хүмүүжүүлээд ишүү гэж ботхоос илүүгээр хэлэх ёстой зүйлийг нь тэ зөв буруугаар нь хэлж ойлгуулж явал зүт юм болов уу? Тийм яг нөгөө хувь хүн гэдэг талаас нь сайн хүүхдийг харьцаж тэ урам өгч. Тэгэх юм бол тэр чинь нөгөө бусад хүмүүсийг бас том болохоор нөгөө хүн гэдэг утгаар нь харьцаж сурна. Одоо бол нийгэм ямар байгааг мэдж байгаа шүү дээ. Хүн гэдэг утгаараа биш бас нэг жаахан харагдах байдлаар нь ч юм уу тий. Жаахан хөрөнгө мөнгөтэй ч юм уу тиймэрхүү байдлаар нь одоо хүүхдүүд бас тэгж харьцаж байгаа хүүхдүүд байж таа бас. Тэгэхээр найзалж байгаа. Жоох юм биш хизээдээ сурчдیں۔ Гэмээр тийм ээ. Тэгэхээр яг тийм хүн гэдэг утгаар нь хүнтэй харьцах нь хамгийн чухал юм болж болох. Ер нь Библиэд ч тийм утгаар байдаг тий. Хүн гэдэг утгаар нь хамгийн гол харьцнаа гэж хүнтэй. За баярлалаа бидний урилгыг хүлээж аваад сонирхолтой ярилцлага үргэлжлүүлсэн танд баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Сайхан цаг байлаа. Үзэгчтэнд гэрэл нэвтрүүлэг хүрээд үүгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр хамтдаа бурмаар биш хараа урмаар тижээгээч, тэтгээч. Хүүхдэд урам ямар их хэрэгтэй байд юм бэ? Урам өгснөөр хүүхэд бас зөв бурууг харах яг тийм цензурээ бас зөв болд юм болов. Хүмүүжүүлэлт нь ямар их өндөр хариуцлага бас ирдэм бэ, хэрэгтэй байд юм бэ гэдгийг та урмаар бас тэтгэснээрээ харах боломжтой юм байна шүү. Хүүхдүүдтэй урам харамгүйгээр хөцгөөгөрөө. Тэгээд өнөөдөр бидний ярилцсан сэдвийн талаарх бодол, сэтгэл эсвэл танд асуух зүйл байвал бидний эргэн хандлтын утас руу холбогдох боломжтой шүү. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Би яг бизнесмен хүн гэж хэлж чадахгүй. Бизнес яг л би бизнес эрхэлж байгаагүй. Ерөнхийдөө бол алдаж эндэж явж иж л ойлгох юм байна. Яг одоо сайн ч юм уу ч юм мэдгүй л дээ. Би ер нь усан дорох айгу дургу. Би рохо дуртай мөгтэр биш. Хумсартай учраас дээ. Би хумсартай учраас. Яг урамшуул нэг зөв байх юм бол ихтэн гэж байхгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Монгол ёс заншил болон мухар сүсэг хоёрын хооронд бүр алддаг юм зай байна. За яг муугаар хэлээд феодал
Юу гэсэн? Өндөр настан тусалдаг гэлтэй. Өгсөн юм дэмжлээ. Тэгээ сайн уу муу юу гэх Аль нь вэ хөө гэдэг. Мохор сэсэг гэдэг бол хүн мэддэггүй учраас айдаг.